Та бүхэндээ 5 толгой компани байгаль орчны ерөнхий зааварчилгыг хүргэе. Хайгуулаас олборлолтод, олборлолтоос хөгжил дэвшилт. Байгаль орчин хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн танилцуулга. Байгаль орчны бодлого, ажилчдын байгаль орчинтой харилцах ерөнхий зааварчилга. Байгаль орчин хамгаалах үйл ажиллагаанд таны оролцоо. Бүтэц зохион байгуулалт, менежер, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зохицуулагч, байгаль орчны зохицуулагч, авто тээврийн зохицуулагч, мөн байгаль орчны ажилтан. Байгаль орчны бодлого. Монгол улсын байгаль орчны холбогдох хууль тогтоомжууд болон олон улсад нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн байгаль орчны стандартуудыг дагаж мөрдөх. Хайгуулын болон бүхэл шатнд байгаль орчны эрсдлийг урьдчилан тооцож, сөрөг нөлөөллийг бууруулах, байгаль орчны нөхөн сэргээх үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх. Нутгийн иргэдийн оролцоотой байгаль орчныг хамгаалах, тэдний уламжлагдж ирсэн соёл, өв уламжлалыг хүндэтгэх, хамгаалах. Байгаль орчин гэж юу вэ? Хүний амьдрал үйл ажиллагаанд шууд болон шууд бусаар нөлөөлдөг чулуу мандал, усан мандал, шим мандал, агаар мандлын харилцан шүтэлцээд хүрээллийг хэлнэ. Яагаад байгаль орчноо хамгаалах ёстой вэ? Эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх, унган байгалаа хойч үедээ үлдээх юм аа. Бид яагаад хайгуулын ажлын явцад байгаль орчны хамгааллын асуудлыг ярих ёстой вэ? Бид Монгол улсын хууль тогтоомжийн дагуу уул уурхайн үйл ажиллагаанаас байгаль орчинд нөлөөлөх сөрөг нөлөөллийг урьдчилан тодорхойлох, байж болох хамгийн бага түвшинд байлгах үүргийг хүлээдэг. 1-р байгаль орчны 33 хууль, 2-р ашигт малтмлын 7 хууль, 3-р байгаль орчны хамгаалах, байгалийн нөөцийг зохистой ашиглахад чиглэгдсэн олон улсын болон Монгол улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартууд. 4-р холбогдох тогтоол дүрм журам. 5-р компани байгаль орчны бодлого. 6-р компани байгаль орчны менежмент. Хайгуулын ажлын байгаль орчны нөлөөлөл, хөрсний илэгдэл, эвдрэл, газрын болон гүний усны бохирдол, тоосжилт, за мөн усны зохистой хэрэглээ, хог хаягдлын менежмент, ургамал амьтны аймгийн хамгаалал, түүх соёлын дурсгал зүйлсийг хамгаалах, хайгуулын ажлын орчны тоосжилт, газрын илэгдэл, эвдэрлийг багасгах. Хайгуулын талбай дээр зөвхөн зөвшөөрөгдсөн замаар явна. Шинээр зам гаргаж явахыг хориглоно. Кемпинг ойролцоо болон малчдын гэр, өвлжөө ойролцоо хурдаа багасгаж явна. Хог хаягдлын зохистой менежмент. Хог хаягдлыг 2 ангилна. Үүнд ахуйн хог хаягдал, үйлдвэрлэлийн тусгай ангиллын хог хаягдал. Ямар нэгэн хог хаягдлыг хэрхэн зайлуулах талаар эргэлзэж байвал удирдлагаасаа асууно. Ахуйн хог хаягдал. Үүнд гялгар уут, хоолны үлдэгдэл, офисын хаягдал, шилэн сав, хуванцар сав, мөн лааз гэх зүйлүүд багтаж байна. Үйлдвэрийн тусгай ангиллын хог хаягдал. Үүнд ашигласан дугуй, тос тослохооны материалын сав, тостой хувцас альчуур, за мөн засварын хаягдал, аккумулятор, ашигласан тос, тосны фильтр зэрэг багтана. Хог хаягдлын зохистой менежмент. Эл задгай машины зогсоол дээр болон зам дагуу тамхины иш болон бүх төрлийн хог хаягдал хаяхыг хориглоно. Уурхайн талбайд эрэхтэй болон буцахтаа автомашин дотроо хог хаягдал хийх уут сав заавал авч явах бөгөөд хогийг зөвхөн зөвшөөрөгдсөн хогийн савнд хаяна. Хог хаягдлыг журмын дагуу ангилан зориулалтын савнд хаях. Тухайлбал цэвэр усны савыг зөвхөн хуванцар лаад сав, хүнсний болон нойтон хог хаягдлыг шингэн хог хаягдал гэсэн шошго бүхий зориулалтын савнд хаяна. Зөвхөн хуванцар сав, лааз, шингэн хог хаягдал, за мөн шатах хог хаягдал, хаягдал тос, дахин ашиглагдах хог, химийн хаягдал. Ямар ч тохиолдолд хаанч хог хаягдлыг шатаахыг хориглоно.
Хяналтгүй түлхчний алдагдлаас байгаль орчныг бохирдуулахгүй байх. Автомашины зогсоол, кемпийн талбай, хайгуулын талбайд дизель түлш ямар нэгэн тос тослогооны материал асгарсан тохиолдолд бохирдсон хөрсийг бүрэн цэвэрлэж хогийн цэгт хаяна. Засвар үйлчлэгээ явуулах тохиолдолд хөрсөн дээр тос маасл асгарахаас сэргийлэх зорилгоор хулдаасан материал дэвсэж үйл ажиллагааг явуулна. Хайгуулын талбайд тос маасл болон ямар нэгэн үл мэдэгдэх бодис асгарсан болон асгаралт болсныг илрүүлсэн тохиолдолд нэн даруй заавал удирдах ажилтнандаа буюу байгаль орчны хэлцэд мэдээлнэ. Усны бохирдлоос урдчлан сэргийлэх. Хайгуулын талбайд зөвшөөрлгүйгээр усны их үүсвэр хэрэглэж хүний болон гадаргын ус бохирдуулахыг хориглоно. Манай компани нь Монгол Улсын засгийн газрын өмнө хүлээсэн үүргийн дагуу орон нутагтай ус ашиглах гэрээ байгуулан тусгай зөвшөөрөл авдаг. Ус ашиглах цэгүүдийг тодорхой зааж өгсөн байдгаас гадна байгаль орчныг хамгаалах хуулиудын дагуу уурхайн талбай дахь усны цэгүүд болон гүний усыг бохирдуулахгүй байх үүргийг бид бүхэн хүлээдэг. Ийм учраас ус ашиглахдаа зөвхөн зөвшөөрөгдсөн цэгүүдээс зөвшөөрөл авч ашиглах. Хайгуулын талбай түр кемпийн ойролцоо ан хийх, ургамал түүх, археолог, палеонтологийн олдвор цуглуулахыг хориглоно. Байгаль орчныг хамгаалах үйл ажиллагаанд таны оролцоо. Өргөмтлөгийн ажил гүйцэтгэх явцад хайгуулын талбайд манай геологчид хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан хяналт тавин ажилладаг. Байгаль орчныг хэн хамгаалах вэ? Өргөмтлөгийн ажил гүйцэтгэх явцад туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдийн техник хэрэгслүүд зогсолтгүй ажилладаг. Байгаль орчинд гэм халтай үйлдэлийг мэдэж байх, мөн ахлах ажилтнандаа мэдээлэх нь хүн бүрийн үүрэг юм а. Бүх нийтээрээ байгаль хамгаалах үйл ажиллагаанд оролцох нь байгаль хамгаалах шилдэг арга юм. Та өөрийн ажлын байранда компани дотоод дүрм журмыг ягштал нь биелүүлж, байгаль орчны талаар мэдээлэл байнга өгч байх нь байгаль хамгаалахад оруулж буй таны хамгийн том нэмэр байх болно. Эдгээр нь байгаль орчныг хамгаалах шилдэг арга. Байгаль орчны зөрчлийг мэдээлэх. Байгаль орчны зөрчил гэдэг нь байгаль орчинд хохирол учруулсан буюу учруулж болзошгүй тохиолдлыг хэлж байгаамаа. Байгаль орчны зөрчлийн тухай өөрийн ахлах ажилтнанд мэдээлнэ. Тухайн удирдлага цааш нь аюулгүй болон байгаль орчны ажилтнанд мэдээлнэ. Байгаль орчны гэмтлийн талаар яаралтай мэдээлснээр та байгаль орчны гамшигаас урьдчилан сэргийлж байна. Танд байгаль орчны талаар ямар нэгэн мэдээлэл хэрэгтэй бол байгаль орчны ажилтнанд хандхаас төтгөлзөх хэрэггүй. Танд хэрэгтэй холбоо барих утасны дугаарууд байгаль орчин хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуй хэлтсийн шууд утас 99 5 25 71